Сайн байцгаана уу? Намайг оюун гэрэл хийдэг Төв аймгийн Баян Өнжөө сумын уугуул. Одоо Төв аймгийн 100 мод хоттой амьдардаг. Үндэсний сур харваагаар 2018 оноос хойш хичээллээд одоо хүртэл харавж байна. За манай өвөө маань Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Ханд Дорж гээд хүн байсан. Аав маань ч гэсэн мор үйдэг хүн байсан. Тэгээд миний хобби болохоор одоо нэг 93 наадамда ямар нэгэн байдлаар оролцох сонирхолтой байсан. Тэгээд багада морь ундаг хөөхтэйсэн. Тэгээд сүүлдээ сурын харвааг сонирхож эхлээд 2017 онд Улаанбаатар хотоос Төв аймагтаа шилжиж нөөж ирээд эренгүүтээ Монгол улсын дархан мэргэн оюун чимэг багштайгаа холбогдоод 2017 оноос эхлээд үндэсний сур харваагаар хичээлж эхэлсэн. Тэгээ 2020 онд спортын мастер цолныг болж хангасан. Одоо нөгөө орчин үед нэг хүн болгоно нэг стресстэй, ажлын ачаал ихтэй байдаг болохоор сур харваагаар хичээлэхээр бүх зүйлийг нөгөө ачааллаа мартаад нэг хэсэг ер нь бол нэлийн тайвшрал авна. Тэгээд сур харваагаа оноод тийм онжих юм бол урам зоригтой, эрч хүчтэй байдаг да. 2025 оноос надад жилээс эхлээд том хүүгээ харуулж эхэлж байгаа. Том хүү маань 15 настай. Надад сумын наадам дээр очиж 5 дугаар байранд орсон амжилттай байгаа. Сурын харваа маань яг сонирхсан хүмүүстэй бол үнэхээр сайхан тийм спорт байгаа. Энэ спортод орсон хүн бол эргэж гарч чаддгүй. Тэрэндээ үнэхээр их дурлаад ингэж яадаг. За монголчууд маань бол одоохондоо сайн сонирхгүй, морь бөхөө илүү сонирхдаг байгаад байгаа. Тэрийг одоо уг нь бол орчин үетэйгээ уялдуулаад үзэгчдээ их сонирхолтой гоё болгож иж улам төвгөнд илгэрх юм болов уу гэж миний бодол бас байдаг. Үндэсний спортороо сурын харваагаар хичээлсний давуу тал бол мэдээж төсвөр төвчээртэй болно, хүнтэй харьцаж сурна, ах дүүсээ хүндэлдэг болно, хүүхдүүд бол бүр даамаа хичээллээсэ гэж хүсдэг. Одоо манай энэ харваан дээр бол хамгийн бага нь 5 настай хүүхэд ч харавж байна. 5-аас дээшээгээ хөгшин хүмүүс одоо 90 гарсан хүн ч харгаад явж байгаа. Тэгээд харваанда ирэхгүй байвал баг бие нь өвдөж байна гэд манай харвааныхан тэгж ярьдаг. Харваа явж ивэл эрүүл байдаг. Эрүүл агаарт ингээ өдөржингөө алхах чинь өөрийгөө хэдэн километр алхаж байгааг мэдэхгүйгээр алхацсан байдаг. Харваа эхлэнгүүт жин хасдаг. Тэгээ хүүхдүүдэд бол нөгөө утас ширтээ сууж явахын хооронд ингээ сайхан эрүүл агаарт байх нь бие биедрийн хувьд тэгээд оюун санааны хувьд ч гэсэн уг нь их давуу талтай спорт байгаамаа. Үндэсний сур чинь олон төрлийн юутай харваа байгаа. Олон төрлийн харваа байгаа. Тэгэхээр бүх төрлийн харвааг нь нэг дор нь ингээд байлгадаг. Аюу гой тийм талбайтай болоод тэр талбай дээр бүх төрлийнх нь харвааг явуулаад гадаадын жуулчдад ирэхэд бүгднийг нэг дор нь үзчихдэг. Тийм байвал хүмүүс илүү их сонирхох байх. Мөн одоо мэдээж нөгөө ивент тэтгэгч байгууллагуудын сурталчилгаа рекламыг сайн хийж иж ивент тэтгэгч байгууллагуудтай болоод улам сайхан дэлгэрэх болов уу гэж боддог.